Ойрд монголчууд бол манчнараас ч илүү урт удаан хугацаанд Бурхны шишнийг хүндлэн биширч өөрсдийн гэсэн үзэл номлолыг хөгжүүлж ирсэн. Тийм ч учраас манчнар ойрдын Бурхны шишний бие даасан тусгаар тогтносон энэ үзэл санааг дарж авах хар бүх талаар хичээж байсан. Энэхүү өгүүлэлт миний бие зүүн гарын эзэнт хөрөнгө задран сарниж байсан тэр цаг үед Зонхын Бадрайх хэмээх нэгэн ойрд монголчуудын гишүүтэн хэрхэн шүтэнийг манчнар хэрхэн эрен хайж энэ одоо эцэд бүхий төлөг манж ойрдын улс төрийн харилцаанд хэрхэн нөлөөлж исэн талаар тодруулахыг зорно. 1755 оны 6 дугаар сарын 14-нд зүүн гарын сүүлчийн хүчрэг хунтайж даваач хотонгийн хоожо Сибэгт баригдсанаар зүүн гарыг мөхөх гэж хэдэн үеийн турш хичээсэн манжийн тэнгэрийн тэтгсэн хаан холын зорилготойж улс төрийн бодлого дулимхан хойдын амар санаа ноён зүүн гарын хичээнгүй зайсан саарл боломжийг ашиглан тусгаар технологи олж авах гэсэн хотонгийн ах トゥ хожим дундад хасгийн султан Авлай нарын оролцсон зүүн гарын задралын жинхэнэ өрнөл эхэлсэн гэж хэлж байна. Бурхны шишинтэй ойрд монголчууд бол амар санаагийн удирдлагаар зүүн гарын нутагт цөмрөн орж ирсэн манжчин улсын бодлого үйл ажиллагааг шашин өөртөө цагаан алчууртнуудын дундаас аврагдан гарч үлдэх нэгэн арга зам гэж бодож байсан. Гэхдээ харамсалтай нь чин улсын хувьд Бурхны шишинтэй ойрдууд монголчуудад чиглүүлэн хэрэгжүүлсэн бодлого нь ойрд монголчуудын хүсэн хүлээж ирснээс шал өөр байсан. 1755 оны 7 дугаар сарын 11-нд Бээжин дэх манжин хаан зүүн гарын монголчууд үе үлрэн шүтэж ирсэн эцэд бүхий 3 эрднийг хурааж авах зарлиг буулгасан байна. Энэ зарлагт дурдсан нэг онцгой зүйл бол зүүн гарын монголчууд зан төвдийн газраас аваачаад шүтэж байсан Шари Будрагийн Бадрайх хэмээх нэгэн аяг байгаа. Энэ аяг бол маш хуучны эд учраас тийм учраас хүн болгон мэднэ. Зүүн гарын ард энэ аягыг уулгалж аваачаад Бурхныхаа өмнө тахиж байгаа. Зүүн гарт амар санаагийн хамт орсон манжийн цэргийг зэгсэж байгаа банд ченжин энэ аягыг яралтай болоод Бээжинд илгээ гэсэн зарлиг болгосон. Манч нарын ойлгож байгаагаар бол Шари Будрагийн Бадрайх хэмээх энэ аяг бол маш хуучны эд бөгөөд зүүн гарын Бурхны шишний нэгэн эртний эд үлэг. Гэхдээ манжчин улс бол энэ аягыг ойрдын монголчууд төвдөөс булааж авсан гэж онцлсон байна. Харин зүүн гарын Тонир ламын хэлснээр зүүн гарт бол хоёр их эцэд бүхий Бадрайг байсан. Нэг нь бол Шари Будрагийн Бадрайг. Энэ Бадрайгыг Цэвэн Аравдан хааны үед төвдөд манд чануулах мөрөглийн үеэр төвдөөс авчирсан гэж. Ташрамд дурдхад манд чануулахын аян бол 1615 онд ойрдын оюутнууд өөрсдийн нэг хөвгүүдийг лам болгож байсан баг тэр цаг үе баг түүнээс ч өмнө ойрд монголчууд болоод төвдийн шашин соёлын холбоог хэлхэн холбож эхэлсэн ийм онцгой шашны аян. Энэхүү аяны 1741-с 48 оны хооронд зүүн гарын мөргөлчд төвдөд очиж буян үлдсэн тэмдэглэлийг профессор Нас Хватаргайн дурдсанаар манай хүрээлэн орчуулан хэвлүүлсэн байгаа. За ингээд Тонир ламын дурдсан өөр нэгэн чухал Бадрайг бол Зонхын Бадрайг хэмээх маш их эцэд бүхий аяг зүүн гарт байсан. Энэ аяганд Зонхов буюу одоо Бурхны шишний шарын урсгалыг үндэслэсэн их багш баг Монгол хүн гэж маш их итгэдэг Зонхов амьдралынхаа цаг үед өөрөлдвөл 1357-аас 1419 оны хооронд амьдарч ах үедээ цай уудаг байсан юм Зонхын Бадрайх хэмээх аяг зүүн гарт байсан. Энэ аяг бол 8 бадамлын хаа цэцгээр чимгэлсэн мөнгөөр үлдсэн юм аяг байжээ. Тийм ч учраас энэхүү Бадрайг нь Бурхны шишнийг шарын шишний одоо гол өглөгийн эзэн болсон ойрд монголчуудын хувьд маш чухал шашны эдвэлгийн нэг байсан байна.
Тийм болохоор зүүн гарын гулд сүмийн 10,000 лам болоод зүүн гарын шашны эрхийг атгсан 5 их хутагт амар санаагийн бослого болохоос 2-7 хоногийн өмнө Манжин эзэн хаанд зүүн гарын энэ хүү айдастад бүхий аяга болоод үе уламжилсан 3 эрднийг буцааж өгөхийг шаардсан бичиг илгээсэн байна. 1755 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зүүн гарын лам нарын бичсэн энэ хүү айлтгалд дурдсанаар бол хүрээний олон их баг лам нар бүгдээрээ нийлээд өргөсөн бичигт 3 зүйлийн айдастад бүхий эд манай нэгэн аймгийн олжгүй гайхамшигтай эрдэнэ болоо. Лам хар хөвчин олон бүгдээрээ сүслэн шүтдэг эд. Тийм учраас Манжин хаанд айлтгаад энэ айдастад бүхий 3 эрднээс аль нэгийг нь зүүн гарт буцааж явуулна уу гэсэн юм хүсэлт буюу шаардлага тавьсан. Харин үүнийх найраад бол зүүн гарт байгаа Манж цэргийн захирагч Банд Жанжин бол тамга бол буцааж болохгүй зүйл. Харин Бадар аяга нь бол Бурхны өмнө тагтдаг эд, бүр Бурхны цаг үеийн эд учраас бас буцааж болохгүй. Тийм учраас зүүн гарын лам нар аимшиггүйгээр ингэж хааны үдж байгаа, Манжин хааны авч үдж байгаа энэ айдастад бүхий эрднийг нэхэж болохгүй гэсэн хориг тавьсан байна. Манжин нар ингээд ойрд монголчууд Бурхны шашны өглөгийн эзэн гэдгийн бэлэг тэмдэг энэ Зонхын Бадар аягийг буцааж өгөхгүй авчихсан учраас гулд сүмийн 10,000 лам болоод 5 их хутагт бол Манжин хаан Манж нарын зүүн гарын Бурхны шашинтай Зонхын шашныг тэтгэн дэлгэрүүлнэ гэсэн энэ зарлж цэрэг оруулж зүүн гарт цэрэг оруулж ирсэн энэ үйл ажиллагаанд бол маш сэтгэл ханамжгүй байсан. Ингээд бүр зэвсэг атгахад баг бэлэн байсан гэж хэлж байна. 1755 оны 8 дугаар сарын 24-нд амар санаа болоод амар санааг дэмждэг авгас хишим Дондог Манж зайсан илдэх Манж цэргийн захирагч Бандиг довтлсон. Энэ дайралтанд зүүн гарын маш олон лам нар бол сайн дураараа оролцсон. Нөгөө талаар Илийн 5 ширээт лам болоод тэдний харьяатыг захирсан 5 жасын зайсан нар Манж Жанжин Бандд нууцаар илч илгээгээд хэрвээ Банд Жанжин хүсвэл зүүн гарын лам нар түүнийг амар санаагийн талынханд алуулахгүйгээр хамгаалж авч гарч чадна гэсэн илчилгээсэн. Гэтэл Банд бол тэдний энэ нөхцөлийг хүлээж авахгүйгээр мориноосоо буугаад зүүн зүгт харж мөргөөд амиа хорлсон. Энэ үйл явдал бол ойрдын лам нар Манжин хаантай эвтэй ярилцахад маш төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон. Тэгсэн ч гэсэн ойрдын лам нар 1755 оны 2 дугаар хагаст зүүн гарт өрнөж байгаа улс төрийн энэ цус урсгасан хямралыг даван туулахаар маш их хичээсэн. 1756 оны 1-р сарын 3-нд Манжин хаан ойрдын лам нар бол энэ амар санаагийн бослогыг ивээр зохицуулахад маш хичээж оролцсон байна гэдгийг ойлгоод лам нарт зориулсан дараах зарлиг болгосон. Эрэ ани албан шүлхэн очи даму ламаса бе үжирэ уфухи бе гаймэ фүнчэхингэ бе гимү анчодаме гө бүкни. Энэ жилийн албан зорилго бол лам нарыг тижээн бослогот оролцсон хүнд ялтай лам нар байвал хамрыг нь огтлоод амийг нь хилтрүүлнэ гэж зарлиг болгосон. Өөрөөр хэлбэл Манжчин улс бол ойрдын лам нарыг өршөөх зарлиг буулгасан гэж хэлж болно. Түүнээс гадна хамгийн чухал нь юу вэ гэвэл Манжчин улс хурааж авсан Зонхын Бадар аягийг зүүн гарт буцаах зарлиг болгосон. Энэ зарлигт дурдсанаар жай нинэмэ гулж зүгтээхэндэ бисэрэ Бадар аяг Зонхой байталаараа хийхээрэ моро галдан цэрэгний тэмгээт бэ гажифитуаха битуафи тэмгээт очи галдан цэрэгний байталаараа жака өнгөж ажрахгүй Бадар аяг хийхээрэ моро гимүү зүгтээгийн хиндэ добохожка утхай амас ёнгикний сэмбихэ. Зарлигт дурдсанаар бол энэ гулзын сүмд шүтжсэн Бадар аяг Зонхын шаазан аяг галдан цэрэнгийн тамгыг авчирж үдсэн. Би үзээд тамга бол галдан цэрэнгийн хэрэгэлдэг эд учраас буцааж өгөхгүй.
Бадар аяга болон Шаазан аягыг сүмд тахисан эд учраас даруйхан хойш буцаана гэж зарлиг болгосон байна. Өөрөөр хэлбэл Манжийн хаан ойрдын лам нар болоод ойрдын бурхны шишинтэй ард түмнийг тайтгаруулахын тулд хурааж авсан эд зүйлсээ буцааж өгнө гэж зарлиг болгосон. Гэхдээ энд нэг зүйл нь бол Зонхуйн шүтсэн Бадар аягыг өмнө нь Донир лам бол 8 төрлийн бадамдлын хот цэцгэр чимгэлсэн мөнгөөр үлдсэн юм аяг байсан гэж дурдсан байхад энэ зарлигт дурдсанаар Ихээрэ моро буюу Шаазан аяг гэж анх тодорхойлсноос нь өөр болсон байна. Зураг дээр байгаа энэ аяг бол яг ямар хэмжээний ямар Шаазан аяг байсан юм бэ гэдгийг тодорхойлоход тус нэмэр болохоор юм аяг. Энэ аяг бол Зонхуйн амьдарч байсан цаг үед Мин улсад хийж төвдөд явуулсан ийм Шаазан төвд бичгтэй Шаазан аяг байна. Тэгэхээр Манжин хааны ордноос буцаага зүүн гарт илгээсэн аяг бол баг иймэрхүү Шаазан аяг ирсэн юм шиг байна. Ингээд 1756 оны 3 дугаар сарын 21-нд Манжин улсаас явуулсан Шаазан аяг бол зүүн гарт ирсэн. Тэгээд зүүн Манж цэрэгт алба хааж исэн зүүн гарын цэргийг ерөнхийлөн захирах зайсан Үлзий, галзтын зайсан Хасаг шар, бүргүүдийн зайсан Ням 3 хилцээд энэхүү Зонхуйн Бадар аяг хэмээх Шаазан аягыг зүүн гарын бүхнүүдийн зайсан Түндөвт хариуцуулна гэж шийдсэн. 1756 оны 4 дугаар сарын 22-нд Түндөв зайсангийн бичсэн айлтгалаар бол зүүн гарт гарын лам нар болоод ширээт хутагтуудыг цуглуулж урдын адил хурал ном хурахад маш төвөгтэй байна гэсэн айлтгал бичсэн. Үүнээсээ хэдэн сарын дараахан Түндөв зайсан өөрийнхөө харьяат нарт хороогдсон байна. 1756 оны 5 дугаар сард Бээжингээс Жаоху хэмээх Манж сайд илд ирсэн. Жаохугийн илд ирсэн зорилго бол амар санааг барьж чадаагүй барууныг тогтоох жанжин цэрэнг ял шийтгэх, цэрэнгийн туслах, хасагт илчээр явсан Ю Бао сайдыг мөн барьж шийтгэх. За тэгээд зүүн гарт байгаа лам нарыг тоолж бүртгэх, зүүн гарын гулзын сүмийг эргэж байцаан үзэх. Зүүн гарын 16 буюу 21 отгийн харьяат нарыг бөөгнүүлж тэдэнд нутаг хуваах. Тэгээд харьяат нартаа хороогдсон Түндөв зайсан болон зүүн гарын заргач зайсан инх болд нарын хэргийг байцаан шийтгэх зорилгоор зүүн гарт ирсэн. Ингээд Жаоху зүүн гарт ирэх үед бол ирээд лам нарыг байцаагаад бичсэн айлтгалд бол зүүн гар хүчрэг байхад 7 ширээт ламтай байсан. Харин түүнийг ирсэн энэ цаг үед бол зүүн гарт 4 хүн ширээт лам болсон. Энэ бол Гагав жасын ширээт, Хүчит Арвжамб, Лаврим жасын ширээт, Зодов Даржаа, Үндсэн жасын ширээт, Чүрм Эренчин, Самтлан болон Дүлв жасын ширээт, Чүрм Даржаа хэмээх энэ 4 лам үлдсэн. Харин 5 дахь ширээт лам бол амар санааг дагаад хасагт орж суусан гэж айлтгал бичсэн байна. Жаоху бол зүүн гарын энэ 4-5 ширээт ламыг олон удаан хугацааны туршид байцаан ирсэн. Ингээд үүнийхээ үр дүнд 1758 оны 3 дугаар сард хоргосын байлдааны үеэр баригдсан Лувсан ончиг хэмээх ламыг байцаас. Лувсан ончиг лам бол Зонхуйн Бадар аяг хэмээх энэ Шаазан аяг хаана байгаа вэ гэдгийг маш тодорхой мэд хүн байсан. Ягаад гэвэл Лувсан ончиг лам Чорсын Ангитай тайжийн шүтээний орныг харгалзаж явсан лам бөгөөд энэхүү шүтээний оронд шүтээний гэрт Зонхуйн Бадар аягийг хадгалж байсан байна. Ингээд 1758 оны 3 дугаар сард болсон хоргосын байлдааны үеэр Лувсан ончиг лам энэ аягийг ачаандаа авч яваад дилийн голд урсгасан гэж мэдэгдсэн байна. 1758 оны 5 дугаар сарын 15-нд Жаохугийн бичсэн айлтгалаар бол зүүн гарын 4 ширээт ламын 2 нь алуулсан. Нэг нь буюу Үндсэн жасын ширээт лам Чүрм Эренчин бол хасгуудад баригдсан. Дүлв жас, Самтлан жасыг хавсарсан. Чүрм Даржаа ширээт лам бол хаа байгаа нь тодорхойгүй Орос хүрэггүй алга болсон гэж. Ингээд 1758 оны 7 дугаар сарын байдлаар бол зүүн гарын монголчууд Бурхны шишний Зонхуйн шишний өглөгийн эзэн гэдгийн бэлэг тэмдэг энэ Зонхуйн Бадар аяг хаана байгаа вэ гэдгийг манж нар тогтоож чадахгүй байна гэж
тогтоож чадаагүй гэж жаах бол айлтгал бичсэн байдаг. За ингээд дүгнэж үзвэл Зонхын Бадар аяга бол Бурхны шашны эртний идүүлэг, зүүн гарын монголчуудын Зонхын шашны өглөгийн эзэн гэдгийн бэлэг тэмдэг байсан. Тийм учраас манж нар энэхүү Бадар аягийг олж авахыг онцгойлон анхаарч байсан. Энэ аяг хязээ хэрхэн зүүн гарт ирсэн бэ гэвэл 1638-аас 1642 оны хооронд Гүүш хааны хамт Зонхын шашныг чөлөөлсөн зүүн гарын ноён Баатар хунтайж зүүн гар нутагтаа буцаж ирэх үедээ авч ирсэн байж магадгүй. Эсвэл Баатар хунтайж Сэнг хаан болоод Галдан Бошигт хааны үед мөн Цэвэн 10 хааны үед зүүн гараас төвдөд очиж мөргөл үлдэж байсан. Буйны мөргөлийн үеэр төвдөөс авч зүүн гарт авч ирсэн байж магадгүй. Төвд зүүн гарын шашин соёлын холбоо бол өнөөдөр бидний хилцэн буй нэг Худагт хаан, Галдан Бошигт хааныг мэдлэх хүртлийн өндөр оргилд хүртэл хөгжсөн. Тийм учраас энэ митийн аягыг бол мөргөлийн аяны явцад олж авч байсан ах нь ердийн үзэгдэл байсан байж магадгүй. Манж нарын тайлбарлаж байгаагаар бол зүүн гар нар 1716-аас 1721 онд төвдөд цэрэг орохдоо булааж авсан гэж тайлбарлаж байгаа энэ аяг бол харин Зонхын Бадар аяг биш, Шари Будаагийн Бадар аяг байсан юм байна. Ингээд манж нар 1755 оны намар энэ аягыг Бээжинд аваач үзээд бараг хуулбар хийсэн байж магадгүй. Тэгээд зүүн гарт буцааж явуулсан. Зүүн гарт буцааж явуулсан энэ шаазан аяг бол ойртын лам хар ард түмний сэтгэлийг татж чадаагүй учраас ойртын одоо хямрал үргэлжилсээр эцтэй хядлагаар төгссөн бол таа.